1-р анги. Ноёнтон. Ноёнтон. Ноён дэвшмэлээ. Юу лов? Таныг байцсан шийдэх газрын даргатай хамт очиж эзэн хааны их хатанд хор уулгаж цаазаар аваач гэж эзэн хаан зарлиг болгосон байна. Юу гинэ? Ариж үгүй хэлгүй дээ. Яхара очиж надад ийм зарлиг болгодог байна. Мөхс би тэрнийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан эзэн хааны торгон цэргийн албаны дарга нэн даруй зарлигийг гүйцэтгэх гэж туушаасан. Сунжууны 13 дугаар оны 8 дугаар сар буюу 1482 он. Дарга. Их хайтан эзэн хааны их хатны суудлаас суугаад 3 жил болж байна шүү дээ. Гэтэл одоо ингэж гоёж гоодож гадуур дотор явсан гэсэн шалтгаанаар хор өгч амийн нэгүтгэн гэдэг арай шударга шийдгэж шиг санагдах юм. Их хайтан бол эзэн хааны ууган хүүгийн төрсөн их. Хэрвээ хан хүү хаан ширээн залрах юм бол санаа зовох хэрэггүй. Дараа нь элдвийн асуудал гарахгүй байлгүй. Чи бас нэг балах уу? Тийм аимшигтай зүйлийг цоо ирүүд ухаанаар яаж харах гээв? Яасан чи зүгээр үү? Яаж гсэн байна наадах чинь? Шагаага мулталсан юм шиг байна. Өрчөөрөө намайг гівгэнд морь. Энэ морьч гэсэн тийшээ явах дург байгаа юм шиг байна. Тэгээгүү бол юу гэж гівгэнд гал зурсан юм шиг ингэж гуйлах байлээ дээ. Мохог. Чи арх уучаа юу? Чи эзэн хааны зарилыг биелүүлэхээр явж байгаа болохоос ямар найр наадамд очих гэж яваа юу? Дарга миний түмэн буруу. Чи гიშгэж чадах нь уу? Чадна. Хүнээр төшүүлээд чамаагүй хааны зарилыг гүйцэтгэх нэ. За бой. Ийм болцоо чиний явна гэж бодлаа. Муу хог минь чамаас дараа яд асууна. Харин одоо нэгэн тийм юм болчихсон юм чинь байцаагчийг бошуухан эмзэг түргэж өг. За мэдлээ дарга. Их хайтан бол угийн зан авир муутай, хорон муу санаатай хүн бөгөөд бусармаг ёс бус үйлдэл ихээр гаргадаг байсан. Хааны ордонд байх үед нь аратан шиг энэ зэрлэг хэрцгий авир нь улам ихээр илрэн гардаг байсан боловч миний бие хааны ууган хүүгийн төрсөн их гэдэг шалтгаанаар шийтгэлгүй цалгардаж байсаар улс оронд хор хохирол учруулан өдийг хүрлээ. Ийм учраас энэ оны 8 дугаар сарын 16-ны өдөр тэрэнд гэрт нь хор уулгаж цаасаар аваад сугаа. Эзэн хааны хатан асан юм овогт буюу Янсангүүний төрсөн их. Би эзэн хаантай уулзмаар байна. Эзэн хаан өөрөө бичлэн морилж энэ хорыг өө гэвэл би ууя. Эзэн хааныг ийшээ зааж авчир.
Зэрэгтэн үгээ бодож ярина шүү. Энэ бол эзэн хааны зарлиг. Эзэн хаан ийм зарлиг болох учиргүй. Хаан хүүгийн царайг нэг удаа боловч харах гэж хөлмөцгөн шахам гүйж гарсан ихийн сэтгэлд эзэн хаан ингэж хариу барих учиргүй. Энэ бол яах аргагүй. Эзэн хааны удам угсаа босбон хаан хүү хорлох гэсэн хүмүүсийг хорт явуулдаг. Аматад. Эзэн хааны хатан байсан хүн яаж ингэж ёс бус зүйл ярьж чадж байна? Одоо бүр болгоо байх нь. Ой. Хэрэгтэнд хориг болгох. Бачвэ. Би бол хаан хүүгийн төрсөн их хүн. Та нар намайг үнэхээр хороохлох гэж байгаа юм бол хаан хүүг дуудаад ир. Хаан хүүг дуудаад ир гэж байна шүү. Бошоо хориг уулгах гэж байна шүү. Бошоо хориг уулгах гэж хэлж байгаа сонсохгүй байна уу? Цаашаа. Та нарыг цаашаа гэж шүү. Ой чи. Эзэн хааны зарлиг зөрчихгүй юу? Хориг ялтанд бошоохон уулгах. Ялтан барьж бай. Бачвэ. Миний бие битгий гар хүр. Би энэ улсын төрийн их байсан хүн. Өөрийнхөө гараар хориг уун. Өөрийнхөө гараар ухолно. Өөрийнхөө гараар. Их ахайтаа. Их ахайтаа. Хаан хүмүүс чи заавал эзэн хааны суудлыг залхамжилж ээжийнхээ энэ гомдол цөхрөл гаслангийн хариуг авч өгөөрэй. Ахайтаа. Та хаан хүүд эдний босромог хүний ёсноос гажууд үйлдлийг заавчгүй дамжуулж өгөөрэй. Муусан новшнууд та нар өнөөдөр ингэж хүнийг уландаа гიშгэж нохоо шиг алсныхаа шинг авахтаа лавна. Ханхүү юм огт буюу хожимын янсан гүн. Эрхэмлээдсэ. Одоо ордны авхаанаар ирэх үү? Тийм ээ, эрхэмлээдсэ. Намайг хараагүй гэж хэлээрээ. За, эрхэмлээдсэ. Муусан новшнууд та нар өнөөдөр ингэж хүнийг уландаа гიშгэж нохоо шиг алсныхаа шанг авахтаа лавна да.